За сайн манайхан Crime Stories хүүхдээ эргээд тавтай морил та манай сувгийг яг удаан сонсож байгаа л энэхүү сувг маань босын явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувг байгаа. За энэ удаагийн дугаараараа 2025 оны 7 сарын 31 буюу 7 хоногийн өмнө цаазаар ахуулсан Эдвард гэдэг залуугийн үлдсэн аимшигт гэмт хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. За ингээчүүд хэрэг рүүгээ орцгоё. За Эдвард маань бол 1965 оны 1 сарын 31-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Мичиган мужид төрж өссөн байгаа. За Эдвардын хүүхэд насны тухай бүр тийм дитэйл мэдээллүүд бол байдгүй юм байлээ. За тэгээ сүүлд их сургуулаа төгснөхийн дараа тухайн үеийн залуусын нэлээд нийтлэг явдаг байсан агаарын цэргийн хүчинд бол ажилд ордог. Эдвард тэгээд ер нь нэлээд манлайлагч, амбицтай, мэрэгжлийн ур чадвар нэлээд сайн байсан учраас дэд ахлагч цал хүрсэн ер нь юм шилдэг ажилтан байсан. За тэгээ түүний ажлын онцлог нь бол мэдээж нөгөө агаарын цэргийн хүчинд ажилдаг байсан учраас дэлхийн олон орноор очиж алба хааж ажиллах боломжийг бол ажил нь олгодог байсан. Тэгээд ер нь нэлээд олон улсад одоо очиж алба хааснаас хамгийн их хугацаа өнгөрүүлсэнд Америкийн нэгдсэн улсын Монтана муж болон Өмнөд Солонгос улс хоёр бол багтдаг. За тэгээ ажлынхаа хажуугаар хагас цагаар хичээлдэг, коллежд хүртэл сураад ер нь юм ажил амьдралаа нэлээд сайн тохируулж амьдардаг юм амбицлог, амжилттай явж исэн карьертэй залуу байсан байгаа. За тэгээд 1986 онд 21 наснда Эдвард Монтана мужид одоо ажиллаж байхдаа Пүним гэдэг нэртэй Эдвардаас 5 насаар ихч Өмнөд Солонгос улсын эмэгтэйтэй танилцаж болзож эхэлсэн байдаг. За тэгээд танилцаад удаагүй байхдаа ийм бүсгүй бол жирэмсэн болсноор тэр хоёр бол гэрлэхээр шийдээд 1986 онд бол гэр бүл болдог байгаа. За ийм бүсгүй маань болохоор сүүлд нэрээ солиулаад Сильвия гэдэг нэртэй болсон. За ингээд хосууд маань Ким болон Ана гэдэг хоёр хөөхөн охин хүү хоёртой болдог. За тэгээ 1989 оноос 1992 оны хооронд Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэж байгаад сүүлд болохоор Флоридагийн Эклин гэдэг нэртэй агаарын цэргийн баазд бол Эдвардо шилжиж ажиллахаар болдог. За тэгээ энэ хооронд бол гэр бүл нь бол дандаа л ингээд дагаад хамт амьдардаг. Яагаад гэвэл тухайн одоо очиж ажиллаж амьдарч байгаа газар нь байр хоол энтрийг нь бэлдээд харгаад өчтдөг байсан учраас Эдвард бол эхнэр хоёр хүүхдээ аваад ингээд хамт амьдраад явдаг байсан байнамаа. За тэгээ 1989 оноос 1992 он хүртэл Солонгост үүрэг гүйцэтгээд амьдарч байхдаа бол гэр бүлээрээ тэр Солонгос улсаас амьдарч исэн. Тэгээ тухайн үед бол Эдвардын эхнэр одоо Сильвия эмэгтэйд бол маш олон дарамт ярьдаг байсан. Тэгээ 1990-ад оны их 80-ад оны сүүл гэдэг чинь ер нь бол одоо нөгөө Өмнөд Солонгос эмэгтэй Америк залуутай суучсан. За тэгээд Америк залуугийн хоёр хүүхдийг гаргачихсан гэд ер нь юм ойр татны хүмүүсээс нь зүгээр гудамжинд явж байхад хүртэл юм одоо айр сүнгөөр ялхарлсан юм ялгарлан гадуурхалт бол нэлээд их байдаг гэсэн учраас Сильвия эмэгтэй бол Солонгост амьдрахыг бол ерөөсөө хүсээгүй. За тэгээд сүүлд 1992 онд Флорида муж руу яг нөгөө цэргийн баазда шилжиж ажиллаж ирэхээр болоод тэгээд энэ хэд мануулуудын айр сүнгөөр ялгарлах энэ ялгарлан гадуурхалтаасаа бол төрчихсөн холцсон байдаг. За тэгээд Америкт буцаж ирээд энэ асуудлууд нь ер нь багассан ч гэсэн Эдвард Сильви хоёрын харилцаа бол маш муу болж эхэлдэг. Хоорондоо маргалдаж за тэгээд Сильви хаяа ингээд уурлахаараа хоёр хүүхдээ аваад агуулад явцдаг ч юм уу. Гэх мэтчлэн ер нь асуудлууд нэлээд үүсч эхэлдэг. Тэгээд сүүлдээ Сильви салахаар шийдээд ер нь бол ингээд багаар юмнуудаа ингээд бэлдэж эхлээд Солонгостойгоо аавдаа хүртэл за би утгагүй салнаа. Тэгээ хоёр хүүхдээ аваад Солонгостой буцаад очноо гэд аавдаа ер нь бол ингээд ярих болгондоо хэлжсэн байдаг. За тэгээ Эдвард ер нь бол өөрөөс нь эхнэр нь салах тухай бол ингээ бодож ийн гэж үл ерөөсөө мдээгүй. За тэгээд нэг ажил дээрээ байхдаа эхнэр нь залгаад за би ингээ чамаас ингээ салнаа гэд хэлэхэд нь Эдвард бол ерөөсөө уурлаагүй, дуугаач өндөрсгөөгүй зүгээр ингээ уцаа таслаад ажил дээрээ байж байдаг. За тэгээд ажил дээрээ байж байгаа цааны цагаараа Эдвард шууд ажлаасаа гараад одоо дэлгүүр ороод маш том утга аваад буцаад ажил дээрээ ирээд тэгээд ажлын цаг дуусах хүртлээр ажил дээрээ байж байгаад шууд гэрлүүгээ Сильвиагаас өмнө харьсан. Гэртээ харьсныхаа дараа одоо юм crowbar гэдэг энийг монголоор юу гэдгийг мэдэхгүй байна. Би зургийг нь оруулчих. Ийм том урт төмөр. За тэгээд ийм ос зэрэг ер нь юм ойр зур багжнуудаа гэрийнхаа нойлын өрөөндөө ороод нуудаг. Тэгээд эхнэр хоёр хүүхдээ ирэхээс нь өмнө гяс гэртээ амжиж ирэх гээд ер нь ажлаасаа маш хурдан гэртээ ирсэн гэдгээ хэлдэг. За тэгээд оройн Сильвия эмэгтэй хоёр хүүхдээ дагуулад гэртээ ирсэн. За тэгээд гэртээ ирснийхаа дараа хоёр хүүхдээ өрөөндөө оруулчаад Сильвия эмэгтэй бол өөрөө том өрөөнийхөө буудан дээр суугаад зургтаа хасаагаад жоох ингээ өдөржин гадуур явцсан учраас ядарч исэн. Тэгээд ингээ амраад тайвшраад сууж ахт нь бол Эдвард шууд араас нь ирээд нөгөө том багжаараа бол эхнэрээ бол хит удаа зохиж ухаан алдуулдаг.
За тэгээд зохиж ухаан алдуулсныхаа дараа нөгөө нэг бэлтцэн байсан олсороо хүзүүг нь баймлаад эхнэрээ бол газар дээр нь алсан. За алсныхаа дараа бол эхнэрээ унтлагын өрөөндөө оруулаад хаалгаа гаднаас нь хаагаад нойлын өрөө рүүгээ ордог. За тэгээ нойлын өрөөндөө орчоод Эдвард хамгийн түрүүлээд Ким гэдэг 7 настай хүүгээ дууддаг. За намуухан хоолоогоор миний хүү ирээ шүдэ угаа гэд дуудахт нь бол хүүн ирээд за тэгээ угаатурлуу тонгоох үед нь бол хүүгээ төмөр багжаараа бол маш олон удаа тохиж хүүгээ хөнөөдөг. За тэгээ дараа нь хүүгийнх нь бол ийм гар, бууглаг, тохоо хэсгээс нь маш олон ийм ясн бяцарсан. За тэгээд ийм олон шарх цайруу илэрсэн байдаг. Тэгээ хүүг бол өөрийгөө хамгаалах гэж бол нэлээд олон удаа ингээд гараараа хаасан гэж шүүгчнэлгээр бас хариунд гардаг. За тэгээд хүүгээ аасныхаа дараа бол 5 настай Анна охиноос дууддаг. Тэгээд дуудахаасаа өмнө хүүгийнхээ цогцыг угаалтурлуу ингээд цааш нь харуулад хэвтүүлдэг. Тэгээд охиноо бас миний охин шүдэ угаа гэж дуудаад охиноо орж ирэнгүүт нь шууд нөгөө төмрөөрөө бас хэд хэдэн удаа зохиод хөнөөдөг. За тэгээд хүү охины гарнаас болохоор бас ингээд гарын алга, за тэгээд гарын бууглаг, тохоо хэсгээс нь бол маш олон шалбарсан шарх сорив байгааг шүүгчнэлгээр гаргадаг. Тэгээд энэ нь болохоор өөрийгөө хамгаалах гэж оролдохдоо авсан шархаа гэдгийг бол шүүгчнэлгээний хариугаар бол гардаг. За тэгээд хэрэгээ орчуулж явахдаа бол яг энэ хэсгийг би бол уншаад үнэхээр хэлэх муугч олдоогүй. Тэгээ аимшигтэй харгис одоо хэдхэн минутын дотор ингээд хамгийн хайртай байсан эхнэр 2 хүүхдээ бол ингээд хөнөөсөн байдгаа. За тэгээд Эдвард эхнэрийнхээ цогцыг нойлын өрөөнд 2 хүүхдийнхээ хажууд авчираад тэгээд нойлынхоо хаалгыг бол гаднаас нь хаадаг. Тэгээд хаачаад ер нь Эдвард яг эхнэрээ бол яг бүрэн өгсөн хэсгэд нэргэлзээд байсан учраас буцаж ороод нөгөө дэлгүүрээс авсан том утгаараа дахиж нэмж одоо хит утгалаад тэгээд бүр мөсөө ер нь бол алсан одоо өгсөн гэдгийг нь мэдээд хаалгаа бол дахиад гаднаас нь хаагаад нойлын өрөөгөө бол үлдээдэг байгаа. За Сильви аймагтын хувьд болохоор толгойдоо төмөр багжаар маш олон удаа зохиулсан ч гэсэн яг осоор боолгох үедээ амнасаа алдсан. За тэгээ осоор боолгох үедээ бол тархин юу болж байгааг эргцүүлж ойлгох боломжтой байсан гэдгийг бол шүүгчнэлгээний хариугаар бол гаргасан. За тэгэхээр бол ер нь л өөрийнх нь хамгийн хайртай байсан хайрлажсэн нөхөр нь 2 хүүхдийнхээ наав нь бол өөрийг ингээ хөнөөж байгааг үл эцсийн амьсгаа хураах хүртлээ мэдчихсэн. За тэгээ дараа нь 2 хүүхдтэй бол бас юу болох гэдгийг бол хамгийн дөрөнд ээж хүн болохоор бодсон байх гэж би бол бодож байна. Тэгээд үнэхээр аимшигтай байсан байх. За тэгээд бүгднгийнх нь өгсөн гэдгийг нь яг таг сайн одоо шалгасныхаа дараа Эдвард бол зүгээр л юу ч болоогүй юм шиг паниктаагүй, сандраагүй гэрийнхаа уртлын хаалгаар гараад машинаа бариад Орландо руу машинаа бариад явдаг. За тэнийг тэндээсээ шууд Хавай руу нисээд явцдаг. За тэгээ хаваад ирсэн даруйдаа шууд нэрээ солиод юм нэлийн захтуу газар байдаг шашны сүмийн номлогчийн гэртүүл нүгдэж хэсэг амьдардаг. Тэгээ тухайн номлогч нь болохоор Эдвардад юм жижигхэн өрөөнд амьдруулад оронд нь Эдвард бол энэ засвар үйлчлэгийн ойр зур ажил хийж өгөөд ингээд амьдардаг байсан ба. Тэгээ энэ хугацаанд бол мэдээж Эдвардын гэрээс Сильвия болон 2 хүүхдийн тогтцыг бол цагдаа нар олсон байдаг. За тэгээ олсон даруйдаа цагдаа нар бол зарим нэг гэрчнэрээс бол мэдүүлэг авдаг. Тэгээд мэдээж нөгөө Эдвардыг шууд алчлаа гэж бодохгүй бас яг энэ гэр бүлийнхэн шиг халуулаад хаа нэг газар цогцсон байх үдэ гэж бол цагдаа нар бол анхандаа бол нэлийн санаа зовж исэн. За тэгээд гэрчнараас мэдүүлэг авсны дараа бол цагдаа нарын зорилго бол арай өөр болох нь бол тодорхой болдог. Эхлээд хөршөөс нь мэдүүлэг авдаг. За хөрш нь болохоор Эдвардтай нэлээд ойр дотны юм найзууд чиг байдаг. За тэгээ хөрштөө хэрвээ ихнэр маань надад салаад явах юм бол би тэр салтыг бол ер нь хүлээн зөвшөөрөхийнхээ оронд ихнэрээ алчгаад ингээд ихнэр 2 хүүхдээ алчгаад өөр газар руу орхон залж амьдрнаа гэд ярьж ирснийг цаг танарт хэлдэг. За тэгээд өөрийнхөө аав руу бас удахгүй салаад очноо, Солонгостой очиод 2 хүүхдээ дагуулад очноо гэдгийг нь бас ер нь нэлээд хэд хэдэн удаа ярьсныг цаг танарт хэлдэг. За ингээд ер нь бол хэд хэдэн мэдүүлэг авсны дараа Эдвардыг бол алга болоогүй харин ихнэр 2 хүүхдээ алаад оргон залсан гэж бол цаг танар хайж эхэлдэг байгаа. За тэгээд гэмт хэрэг гарснаас хойш 4 сарын дараа Эдвардын гэр бүл тохиолдсон аимшигт гэмт хэргийн талаар Америкийн нэгдсэн улсын одоо нэлийн тухайн үедээ ийм алдартай байсан Unsolved Mysteries буюу одоо монголоор тайлагдаагүй нууцуд гэж орчуулах юм уу тийм нэвтрүүлгээр Эдвардын хийсэн хэрэгүүдийг бол бүгдийг нь ингээд гаргаад 90 сурвалжилж байна гэдэг талаар бол иргэдээс тусламж үзэгдвэл нэвтрүүлгийг орон даяар цацчдаг. Тэгээд цагдаа нар бол 3-4 сарын хугацаанд бол Эдвардаас ямар ч хулмөр болохгүй усан тайсан чулуу шиг байсан учраас энэ нэвтрүүлэгт
хандаад тэгээд энэ нэвтрүүлгээр бол энэ гэр бүл тохиолдсон аим шиг тэмдэрийг бол Америк даяараа орон даяараа шууд нэвтрүүлгээр цацчдаг. За тэгээд нэвтрүүлэг гарсны дараа бол нөгөө гэртээ байлгаж байгаа номлогч бол Эдвардыг таниад цаадаанаас шууд мэдэгддэг. Манад нэг одоо ийм төстэй ийм хүн байна. Тэгээ та нар ирж чадах уу гэд хэлэхэд нь маргааш нь буюу 1994 оны 10 сарын 15-ны өдөр цагдаа нар холуулаа тухайн номлогчийн гэрт очиод Эдвардыг баривчилж авдаг байгаа. За ингээд Эдвардыг баривчлагдсанаас хойш 10 өдрийн дараа 1994 оны 10 сарын 25-ны өдөр Эдвардыг бол Хавайаас өөрийнх нь амьдарч исэн харьяалагдах Флорида мужийн цагдаагийн газар руу шилжүүлдэг. За тэгээ хоригдоод шүүх хурлаа хүлээж авахдаа Эдвард өөрийнхөө одоо цуг хоригдчихсэн нэг хоригдогч таамд 1995 оны 8 сард бол шоронгоос орох гээд яг хашааны завсараар гарах гэж байхад нь бол харгал зэртэр бариад өрөөнд нь буцаагаад оруулдаг. За тэгээд 1996 оны 3 сарын 19-ний өдөр прокурорын зүгээс за энэ бол төлөвлөгөөтэй он харгас хэрцгийгээр эхнэр 2 хүүхдээ одоо энэ насанд нь хүрсэн байна гэж үзээд цаазын ял өгөх хүсэлтийг бол шүүхэд хүргүүлдэг. За тэгээд ялангуяа хамгийн сүүлд амь насаа олцсон Ана охиныг бол алсын хэрэг нь бол хамгийн харгас хэрцээ гэж прокурор төгөөсөл онцолдог. Яагаад гэвэл охин нойлын өрөөнд орж ирэхдээ хэдхэн минутын өмнө амь насаа алдсан ахыгаа харсан байх магадaltaй гэж үзэж байгаа учраас прокурорын зүгээс бол Ана охины хэргийг бол бие махбодын болон сэтгэл санааны хувьд бол хамгийн харгас хэрцгий хэрэг болсон гэж бол онцолсон байдаг. За тэгээд Эдвардын өмгөөлөгчдийн зүгээс бас Эдвардыг өмгөөлөхнийг үнцэг байсан. За тэр үнцэг нь болохоор Сильви амьтаа бол Эдвардыг маш удаан хугацаагаар сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэлд байлгадаг байсан. 2 хүүхдээ аваад Солонгос явна гэж байнга сүрдүүлдэг байсан. Тэгээд манай үйлчлэгч бол 2 хүүхэдтэй маш их ярьдаг гэсэн учраас энэ сүрдүүлгийг нь бол ерөөсөө төсвөрлээгүй. За тэгээд бас 2 хүүхэд нь Солонгос хэрэг буцаад их нартайгээ цуг ингээ явчих юм бол өмнө нь тохиолдчихсэн шиг арьс өнгөөр одоо тийм нөө ялгуурлах зүйл нь дахиад иххэн гэж бодоод арьс өнгөөр ингээд ялбти ялгуурлаасаа дахиж миний 2 хүүхдүүд хизээч ийм ялгуурлын гадуур халтад бити өртөөсэй гэж бодоод ихнэр 2 хүүхдээ хөнөөсөн гэж хэлдэг. За тэгээд Эдвард ихнэр 2 хүүхдээ хөнөөхтөө ашигласан одоо нөгөө хутга болон олос за тэгээд нөгөө мурт төмөр байсан тэр зэвсгүүдийг болохоор тэднийг тарчлаад зовоогоогүй амь насанд нь маш юм хурдан бовин хугацаанд хүрсэн болохоор манай үйлчлэгчийг одоо бүх насаар нь хорихад өгөөч гэж өмгөөлөгч талаас бол хүсэлт тавьсан. За миний хувьд бол тэгээ яг энэ хэсгийг орчуулж явахдаа бол уншичаад за бүр юу яриад байгаа юм бэ л гэж бодсон. Тэгээд угаасаа өөр Эдвардыг өмгөөлж үнцэг байгаагүй болохоор өмгөөлөгчдийн зүгээс бол ийм тэнийг юм ярьсан байхаа гэж бодож байна. За тэгээ 1996 оны 3 сарын 31-ний өдөр Эдвардыг шүүх хурал болж эхнэр Сильвия болон хүүгээ өнөөсийн хэрэгээр бол Эдвардад цаазын ял өгөх шийдвэр нь 12 танхартны шийдвэрээр одоо танхартны шүүгчийн шийдвэрээр 7-5 гэж хуваагдсан. За харин охиноо хөнөөсөн хэрэгт нь болохоор танхартны 12 шүүгчнэр 6-6 гэж бас хуваагддаг. За тэгээ шүүхээс хэрвээ танхартны одоо шүүгчнэрийн шийдвэр 6-6 болж тэнцэх юм бол ер нь цаазын ял авахаас хөнгөлөгдөөд дараагийн хамгийн хүнд ял буюу одоо бүх насаар нь хорих ял руу шилждэг хэдий ч гэсэн шүүгчүр нь бол өөртөө байгаа эрх мэдлээ ашиглаад эхнэр 2 хүүхдийнх нь буюу одоо гурвуулангийнх нь амь насыг хөнөөсөнд 3 удаагийн цаазын ялыг бол Эдвардад оноосон. За тэгээ цаазын ял авснаас хойш 1998 оны 6 сарын 12-нд Флоридагийн дээд шүүгүүд Эдвард дахиад давд заалдах хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Түүний 3 удаагийн цаазаар авах ялыг бол бүрэн хүчтэй хэвээр нь үлдээдэг. За тэгээ тэрний дараа 1999 оны 1 сарын 25-нд дахиад хүсэлт гаргадаг боловч шүүгд талаас бол дахиад одоо хүчингү болгоод нийцаадаг. За тэрнээс хойш 2023 оны 11 сард 2006 онд 2009 онд 2017 18 гээд Эдвард нийт 7 удаа давд заалт хүсэлт гаргасан боловч бүгд татгалцсан хариу авдаг. За тэгээд ихнэр 2 хүүхдээ алхаасаа Эдвард айгаагүй хэрнээ өөрөө өвөхөөс ер нь бол ингэж их айж гиснийг нь бол энэ олон давд заалт хүсэлт гаргаснаас нь бол харж болж байгаа. За тэгээд гэмт хэрэг гарснаас хойш 31 жилийн дараа 2025 оны 7 сарын 1-ний өдөр Флоридагийн мужийн шоронд бол Эдвардын цаазын ял гүйцэтгэхээр товоосон тогтоол гарсныг Эдвардад танилцуулдаг. За тэр тогтоол дээр Эдвардын цаазын ял одоо гүйцэтгэх хугацааг болохоор 2025 оны 7 сарын 31-ний өдөр 6 цагаас гэж товоосон байгааг бол Эдвардад танилцуулдаг. За тэгээд танилцуулсны дараа 7 сарын 22-ны өдөр сүүлийн нэг удаа давд заалтах хүсэлтийг Эдвард гаргасан боловч шүүхээс бол татгалзан хариу ирүүлдэг. За тэгээд Эдвард өөрийнхөө өөхөх өдөр цагийг мэдээд 30 хоноод цаазаар авахсан гэсэн үг. За тэгээд гэмт хэрэг болсноос хойш 31 жилийн дараа эцэст нь нэг юм 7 сарын 31-ний өдөр болсон. За тэгээд Эдвард өглөө 5 цаг 15 минутанд
босоод өрөөгөө янзлаад за тэгээ сүүлийн хоолны захиалгаа шорингийн ажилтнуудад хийсэн. За тэр хэлэхдээ болохоор шарсан хамах, шарсан сонгон, төмөс, бэйкон, шар эрэг, зайрмаг, кофе гэх мэтчлэн зүйлүүдийг захиалж өдөр нь идсэн байгаа. За ингээд Эдвардын цаазын ял эхлэх хугацаа буюу одоо 6 цаг болдог. За тэгээ 6 цаг болоод Эдвардыг сүүлийн үгээ хэлээрэй гэхэд Эдвард за би Флорида мужийн сайхан сэтгэлтэй хүмүүст намайг хамгийн байж болох төлөвлөсөн юм цэвэрхэн хүний ёсоор цаазаар авч байгаад бас баярлалаа гэж хэлсэн. Тэгээ сүүлийн үгээр одоо ийм үг хэлдэг хүн байх уу? Тэгээ сүүлийн үгээ хэлснийхаа дараа түүнд 3 төрлийн цаазын ял гүйцэтгэхдээ одоо тухайн ялтанд хийдэг шингэнийг биетэн тарьснаар 2025 оны 7 сарын 31-ний өдрийн 6 цаг 12 минутанд буюу тухайн хортой тариаг биетэн хийгээд 11 минутын дараа бол ямсгал хураасан гэдгийг бол цагдаа нар мэдэгддэг. За энэхүү 11 минутанд ер нь юу болдог вэ талаар дэлгэнгүй танилцуулбал 3 тариа ер нь бол Эдвардад хийсэн. За эхний тариа нь болохоор унтуулах тариа, за хоёр дахь нь булчин суулгах тариа, за гурав дахь нь болохоор зүрхийг нь шууд цогсоох тариаг тус хийгээд тухайн ят нь бол ямар ч өвдөхгүйгээр амьсгал хурааж байгаа гэсэн үг. За тэгээ энэ арга нь болохоор Америкийн нэгдсэн улсын ер нь цаазаар ахуулж байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл одоо ашигладаг арга. За дараагийн ашигладаг арга нь болохоор нөгөө цахилгаан сандлын арга гэж байдаг. За та бүхэн бас нөгөө ногоон бүсгийн киноноос энэ аргыг харж ирсэн баг. За ингээд Эдвард гэмт хэрэгээ хийснээс хойш 31 жил 1 сар 22 өдрийн дараа цаазаар ахуулсан байдаг. За тэгээд нэг ийм аимшигтай амиа ичсэн алуучны тухай ярьлаа. Ердөө 7 хоногийн өмнө цаазаар ахуулсан аимшигтай алуурчин. Тэгээ надад бол хэтэрхий урт удаан амьдсан юм шиг санагдсан. Тэгээ та нартаас юу гэж бодогдож байна? Комент хэсэгт санал бодлоо бичээрэй. За ингээд энэ удаагийн дугаараа дуусгая. Та нарт манаас яриулахыг хүсэж байгаа босын явдал бодит гэмт хэргийн кейс байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээ чадхаараа та бүхэндээ хүргэх болно. За тэгээ дараагийн дугаар маань утгагүй арах учраас subscribe дарахыг бити мартаарай манайхаа. За тэгээд баяртай.